нутгийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод газруудад өнөөдрийн байдлаар ажил нь хэрхэн явагдаж байгаад дүн шинжилгээ хийсэн байна. Хуулийн дагуу гэрээ хийгдэж байсан эсэх мөн төсөв санхүүгийн асуудал хэрхэн явж ирсэн гэд хэд хэдэн чиглэлээр ажил шалгажээ. Нийслэлийн засаг даргын орлогч нар өөрсдийн хариуцсан чиглэлээр өмчит үйлдвэрийн газрууд болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газруудын ажлыг танилцуулж шалгалтын дүнг хэрэглээ. Тухайлбал эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк гэхэд 10 саяас дээш үнийн дүнтэй гэрээг өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авч хийх ёстой байтал 40 саяын гэрээг зөвшөөрөл авалгүй хийсэн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэрээ хийхдээ хуулийн дагуу хийхээсээ илүү хамтран ажиллах гэрээ хийгээд явсан зөрчлөлийг танилцуулж байлаа. Цэцэрлэгт хүрээлэн дээр бол одоо бас өөрийнхөө эрх хэмжээ зөрмөр хүлээсэн үүргүүдээ бол хэтрүүлж ажиллаж байна гэдэг энэ ерөнхий дүгнэлт гарсан. Яг тэгэхээр тэнцэн тусдаа баахан гэрээ хийгээд яваад байгаа. За мөн одоо нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн энэ боломж одоо үүсгэсэн байгаа энэ газар нутаг дээр бол маш ихээр одоо хүмүүс цуглаж ингээд дураараа одоо үйл ажиллагаа явуулж байна гэдэг. Хязгаарлахын тулд нийслэлийн өмчийн харилцааны газраас тендер зарлаад гэрээ хийгээд явж байгаа юм байна 65 байгууллагатай. За энэ 65 байгууллагатай гэрээ хийх энэ явцад бол яг хуулийн дагуу хийсэн гэрээ маш ховор байна. 650 үзэгчид судалтай Улаанбаатар чуулга хэдийгээр тайз энтрээ засаж сайжруулсан ч тоглолт бусад их усүрээс олох ёстой орлогоо тасалсан байна. Мөн усын спорт сургалтын төв хотоос авсан 50 сая төгрөгөөр эргэн төлөгдөх нөхцлөөр авсан ч одоо хүртэл төлөөгүй байгаа юм байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл нь өөрийгөө санхүүжүүлэх чиглэлээр байгуулагдсан хэдий ч улсаас санхүүжилт авсан хэвээр байгаа зэрэг ажлын алдаа дутагдал байгааг удирдлагын зөвлөлийн хурлаар ярьсан юм а. Мэдээллийг Жавсмаа Төгөлдөр баярнаар хүргэлээ.